За энэ сайхан оройн мэндийг хүргэе. Янз бүрийн орноос орж байгаа оройн өдрийн энэ цагийн мэнд. За өнөөдрийн зүүн маань аялын компани гишүүнчлэлтэйгээр аялахын давуу талыг тайлбарлаж өгч байгаа. За мэдээлэл авах гэж линк аваад орж ирсэн хүмүүстээ талархлаа. За энэ компаниар аялахын давуу талыг бол мэдээд байгаа. Монголоос маань гэхдээ 6000 гаруй хүмүүс аль хэдийн одоо гишүүнчлийн давуу талтайгаар хуримтлал үүсгэж агаад ингээд мөнгөө өсгөж агаад өөртөө стрессгүй нэг дор их мөнгө төлөхгүйгээр аялаж сурсан байна, аялаж үтсэн байна. Тэгэхээр энэ бол бага тоо биш юм те 6000 хүн аль хэдийн аялжээ гэдэг бол далайд гарцгүй Монгол орны хувьд дээр нь санхүүгийн өндөр одоо орлоготой эдийн засгийн хүчтэй чадaltaй орн бас биш байгаад байхад ийм их хүмүүс маань өндөр зэрэглэлтэй 5 одтой далайн дэлхийн одоо баячуудын хийдэг байсан энэ аяллыг хийдэг болчихсон байна гэдэг бол маш том одоо тоо маш том үр дүн гэж харж байна. За за юун дээрээ тайлбарлаад яриад явчих. Слайдн дээрээ. За энэ круз гэхээр круз гэдэг маань угаасаа зүгээр хүлэг далайн онгоц гэсэн л үг шүү дээ. Тэгэхээр энэ крузес гэсэн энэ Америкийн компани нь олон улсын далайн аяллаа усан онгоцны компаниудын ийм холбоо гэж байдаг. Түүний хүндэт гишүүн ийм компани байгаа. За энэ компани 15 оноос эхэлж Майкл Хайчсон гэдэг хүний одоо санаачилгаар дэлхийн одоо их мөнгөтэй биш гэсэн өндөр аялал хийх боломжтой болгох энэ төсөл эхэлсэн байна. За тэгээ энэ хүн өөрөө болохоор урд дахь одоо Америкийн нэг удаагийн ерөнхийлөгчийн зөвлөх байсан хувийн хөгжлийн багш ментор ийм хүн байхны үндэслэгч. За тийм учраас энэ хүний толгойд юу байсан бэ гэхээр энэ хүн тэргүй тэр гомдон хүнтэй. За энгийн хүмүүс ер нь бол хүн хизээ аз жаргалтай баяр хөөртэй болдог юм бэ гэхээр дурсамж бүтээж байгаа үедээ эрүүл саруул зугаалж аялаж хайртай хүмүүстэйгээ хамт байгаа үедээ аз жаргалтай гэдэг тэр аз жаргалтай байна гэдэг мэдрэмжийг олж авдаг байх нь те. Тэгэхээр хүмүүс ерөөсөө аялаж байж амарч байж те ингэж зугаалж байж байгалийн сайхныг мэдэрч те ерөнхийдөө өөрийнхөө нүд оюуныг баясгасан үедээ л аз жаргалтай болдог юм бол хүмүүс аялахдаа л аз жаргалтай болдог байх нь тодорхой болоод байна те. Тэгээд энэ хүний зорилго болохоор зэрэг дандаа энэ одоо гайхалтай сайхан зүйлсийг үзэж хардаг хүмүүс нь зөвхөн их мөнгөтэй хүмүүс биш энгийн хүмүүст яаж энэ боломжийг бий болох вэ гэдэг санаа байсан байна. Тэгээд одоо дэлхийн 193 орны маш олон одоо сая гаруй гишүүд энэ их мөнгө олдоггүй одоо тансаг баян одоо хүмүүс биш байсан гэсэн өөрийнхөө боломжоор жилдээ одоо 1-2 удаа ийм том аяллыг гоё аяллыг хийдэг болжээ. За энэ хүний одоо хүсэж мөрөөдөж зорьсон зүйл маань одоо ингэж биелээ олсон байх нэ гэж ойлгож байна. За энэ крузийн эрхэм зорилго нь болохоор хосгүй үн цэн боломжоор дамжуулан бусдын амьдралыг баялаг болгоно гэж байгаа юм тийм. За тэгээд энэ тансаг аяллыг энгийн хүмүүс хийдэг болсон. За түнш гэж одоо энэ аяллаан бас бизнесийн боломж болгон хувиргаж чаддаг эдгээр хүмүүс зориулсан бас тийм том боломжийг нээсэн байх нь байна. За тэр тухайд давтан ярьж өгнө. За гишүүдийн үргэлж хэмнэлт гаргах 2 онцгой арга байждаг. За энэ дээр хүмүүс ингэдэг те би за энийг чинь тэргүй энэ тэндгүү 70 онгоцны аяллаа зөндөөл яж байгаа би ингээл аялж штэ гэж бодож идэг. Ер нь бол хүмүүстэй. Гэтэл яг үнийн иргэдээ та өнөөдөр хүртэл нэг дор их мөнгө төлөөл жилдээ нэг удаа дор хаяж нэг удаа тэгээд 2-3 удаа энэ өндөр зэрэглэлийн аяллыг хийгээд байна уу гэхээр яг хийхгүй байгаад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө хийчиндээ гэж ингээд төсөөлөд яваад байна. Гэтэл яг гишүүнчлэл үүсгэсний дараа бол хүн зайлшгүй яг энэ аяллыг бол үнэхээр бодит болгодог. За гишүүдийн үргэлж хэмнэлт гаргаж байгаа энэ гишүүнчлэлтэй байгаагийн 2 онцгой арга нь болохоор зэрэг insider pricing гэж үн байгаа. Дотоод үн гэх юм уу. За тэгэхээр энэ нь болохоор зөвхөн гишүүдтэй зориулсан онцгой тэр үнийн саналыг би бол одоо өгдөг байх нэ гэсэн. За энэ 17% хэмнэлт гарганаа шууд газар дээрээ захиалга хийгээл одоо зах зээлийн тэр яг зарагдаж байгаа аяллаа үнийн 17%-ийг шууд хэмнэх нь байна те. За шагналын оноо гэдэг нь болохоор зэрэг
далайн аяллаа жижиглэнгийн үнийн 50% хүртэл бууруулах боломж гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр та өөрөө одоо нэг дор их мөнгө төлдөггүй гэдэг нь бол хамгийн чухал давуу тал тийм үү. Тэгэхээр өөрийнхөө боломжоор хуримтлал үүсгэж сар болгон ийм багахан мөнгийг аялалдаа хадгалж байгаад тэр хадгалж байгаа мөнгөөрөө одоо мөнгийг чинь болохоор компани ядгаар манай компани дээр ингээ хадгаламж үүсгэсэн учраас гэж чиний одоо оруулж байгаа мөнгөийг чинь даблдаад өгөөд идэг. Сар болгонд та одоо $100 хадгалдаг байлаа гэж бодоход 100-ыг чинь компани яадаг байх вэ? 200 болгоод идэг. Тэгэхээр үүнийгээ ашиглаад аялахыг хэлж байгаа маа. Ийм хоёр төрлийн ашиглах хамгийн онцгой ийм хэмнэлтийг санал болгодог эхний ээлжинд. За хинч далайн аяллаар ингэж одоо сайхан аялахгүй гэдэгтээ бол би өөртөө үнэхээр санал нэг байна. Яагаад гэвэл би өөрөө одоо намайг танихгүй хүмүүстэй товчхон өргөө танилцуулахад Европт одоо Австри улсад 22 жил болж байгаа. За би ерөнхийдөө өөрийгөө бас нэлээд сайн аялдаг хүн гэж боддог байсан. Яваад л байна. Хүүхдийн амралт ямар нэгэн амралт болохоор ингээл бас нэг тийшээ явдаг. Заавал жилдээ л нэг дор хаяж нэг 2 аялал хийчих санаатай байдаг боловч ерөөсөө явж өгдөг байгаа байхгүй. Тэгэхээр нэг газар руу зориод явхаар тэр газартаа 7 юм уу 5 юм уу хоноод эсвэл нэг үсрээл 2 газар руу явна уу гэхээс биш тийм олон газрыг үзэх боломжгүй байдаг. Гэтэл энэ далайн аялал дээр бол үнэхээр бүх зүйл нэг дор байдаг шүү. Бүх зүйлийг нэг дороос маш богино хугацаанд бага зардлаар олон хот улс үзчихдэг ийм том давуу талтай байдаг. За инкрузийн аяллаа хамгийн сайн үн цэнийг аяллаа хамгийн сайн үн цэн өгж байгаа зүйл нь болохоор зэрэг олон улсын өрсөлдөөнгүй 21 мянган далайн аяллаа сонголт байждаг. Энэ дээр үнэхээр их хэмнэх боломжтой байдаг. Глобал хүртээмжтэй байдаг. Олон зуун улс орон бүх 7 твийн хүмүүсийг хамруулж болно те бид нар тэгж аялж болдог. Уян хатан байдалтай 21 хоногийн өмнөөс одоо далайн аяллаа захиалаад явах бүрэн боломжтой. Мэдээж яриг эрт захиалвал өөрийнхөө хүссэн аяллыг сонгох илүү одоо боломж мэдээж байж гэн те эрт захиалах тусмаа хямд болон яг хүсэж байгаа аялал хүсэж байгаа өрөөндөө орох боломж нь мэдээж эрт байна те эрт байвал сайн байна. За энэ дээр харагдаж байгаа энэ онгоцууд бол компаниудын энэ далайн аяллаа усан онгоцууд далайд гаргадаг компаниудын одоо нэрс байж энэ логонууд харагдаж байна. Тэгэхээр Итали, Англи, Америк, тэгэл Бразил, Норвеги гэх мэт ингээд энэ бусад Швед гэл те энэ далайд гарцтай улс орнууд маш олон ийм хөлөг онгоцуудтай далайн аяллаа компаниудаа ажилуулдаг байна те. Тэгэхээр эдгээрийг нэгтгэсэн 14 билүү компани 100 гаруй хөлөг онгоцыг нэгтгэсэн ийм одоо хүмүүст таатай боломжийг санал болгосон ийм платформ байх нэ гэдэг Incruise гэдэг компани бол ойлгочих те. За Америкийн компанигээ хэлсэн байж байгаа. За Insider Price гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр жишээлх юм бол энэ дээр нэг жишээ гаргаад тавьсан байна те. Далайн аяллаа үн $3,000 байх юм бол те энэ бол 2 хүний татвар болон бомбын урамж орсон үнэ гэж те. Insider Price гэхээр зэрэг 17% хэмнээд $510-ыг шууд газар дээрээ хэмнээд $2,490-аар явах нэ. Тэгээ энийг Insider Price гэж амаа. За За шагналын оноо хэрэглэх гэдэг нь энэ дээр бас нэг жишээ те түрүүний 3,000 гэдэг жишээг бас авсан байна те. За та 1,500 шагналын оноотой гэж бодъё. За хизээ 1,500 шагналын оноотой болох вэ гэхээр товчхондоо гэхэд та нэг 7 сар хуримтлаа $100-аар үүсгэсэн тохиолдолд 1,500 оноотой байна. За 7 сард $100-аар үүсгэнэ гэдэг бол 7 сарын туршид та $700-ыг хадгалсан байх нь тийм үү. Тэгтэл энэ дээр компани шагналын оноо нэмж орж ирээд таны мөнгө 700-г төлсөн байтал 1,400 болсон байх нь байна тий. Анхны идэвхжүүлэлтийн 100 чинь бас нэмэгдчихдэг учраас ерөнхийдөө 1,500 шагналын оноотой хүн бол 7 сар $100-ын хуримтлал үүсгэсэн гэдээ ойлгочихсан дунджаар. За өөр хуримтлалын хэлбэрүүд байгаа болохоор дараа нь ингээд тайлбарлаж өгнө. За энэ дээр бол хэмнэлт яаж харагдах вэ гэхээр нөгөө $3,000 аяллыг захиаллаа гэж бодоход танд 7 сар төлсөн шагналын оноо 1,500 байгаа тийм үү. Тэгэхээр тэр 1,500-аа шууд төлөөд
тийм ээ. Нүдэнд юм орчих ямар сайн. За 1500 оноогоо одоо өөрийн чинь юун дээр байгаа өөрийн чинь уг нь 700 төлсөн компани шагнал болгож өгсөн 700-тай 1500-аа одоо төлөөд шагналын оноогоороо төлөөд тэгээд өөрөөсөө үлдсэн 1500-ыг төлөөд ингээд аялдаа гараа авчих нь тийм ээ. Тэг ойлгогдож байна уу ерөнхийдөө. За ингэж шагналын оноо ашигладаг байна юм. За далайн аялын энэ компани маань зөвхөн одоо нэг усан онгоцон дээр аялал байдаг. Усан онгоцон дээр яваал байдаг бас биш байх нэ. Тэгээ зөвхөн далайн аялыг бас санал болгодог биш байх нэ гэдгийг харуулж байна. Энэ дээр маш олон 430 гаруй зочид буудал дэлхийн хэмжээний зочид буудлууд байгаа. Энэ дээр манай Монголын бараг 20-од бас зочид буудал бас энэ стейс дээр нь байж идэг. За тэгээд өшөө за зочид буудлуудын хувьд болохоор зэрэг мэдээж яриг манайхан гадаадаас зочид хүлээж авах юм бол гадаадаас очиж байгаа бидний хувьд ч гэсэн маш сайхан тий найзуудтайгаа гадаадын хүмүүсийг эдэр уурсан тохиолдолд эдэр өөрсдөө энэ дээрээсээ 17% хямдрал эдлээд зочид буудлаа захиалчих нь байна. Окей. За энэ маань юм учиртай. За тэгээ энэ дээр бас жишээ өгж дээ тий. Зөв Франкфуртын Marriott буудал дээр буулаа гэхэд хэрвээ $1269 одоо 5 шөнийн үн төлөх байсан бол шууд $215 хэмнэлтийн газар дээр нь хийж $1054-оор 5 хоногийнхоо одоо төлбөрийг төлчих юм байна гэсэн юм жишээ байна тий. За дараагийнх нь зүйл нь болохоор энэ стейгээс одоо зочид буудлаас гадна газрын аялал өнгөрсөн жил орж ирсэн юм байгаа юм. Тэгээ газрын аялал нь болохоор зэрэг одоо манай Монголын гихтэл бүр юунаас хөлөг онгоцны нисэг онгоцны буудлаас тосох авах үйлчилгээ нисгэсүүлээ далтай таван богод говьор явах, тэмээ унах, морь унах, тэрэлж амрах гэлдэг бүх төрлийн энэ газрын аяллуудыг бас энэ платформ дээр оруулчихсан байж байгаа. Тэгэхээр зэрэг манайхан монголчууд маань хүртэл ингээд энэ платформыг бүрэн дүр ашиглах боломжтой байгаа шүү. Тэгэхээр энэ бол зүгээр хаа холын л нэг дэлхийн хэмжээний зүгээр нэг хөгжингүй орнуудын буудлын тухай, хөгжингүй орнуудын амралтын тухай яриад байгаа юм биш. Бид нар өөрсдөө бүрэн хэмжээнд хэрэгжилж ашиглаж болж байгаа орнуудад тийм улс орондоо хэрэгжилж байгаа зүйл шүү гэдгийг хэлмээр байна. За энэ нэг буудлын жишээг би ингээд алгасчихъя. За тэгээ газрын аяллаа тухай ярьж байна тий. Төрөл бүрийн сонголтууд байдаг газрын аялал дээр. За газрын аяллыг бол 72 цагийн өмнөөс мэдэгдэж захиалга хийх ёстой. Цаа талын нөгөө газрын аяллыг үйлчилгээ үзүүлэх гэж байгаа компани тухайн мэдээллийг захиалгыг чинь хүлээж аваад тэгээд таныг тосохтэй тэр бүх мэдээлэл очихын тулд хамгийн багадаа 72 цагийн өмнө захиалга хийгдсэн байх ёстой шүү гэж байна тий. За ийм одоо тэгэхээр манайхан ойлгож байна уу те далайн аяллын круиз гэдэг компани маань болохоор ерөөсөө ганцхан усан дээр явдаг далайн аяллаа санал болгодог биш байх нэ. Энэ дээр зочид буудлууд байдаг байх нь байна, газрын аяллууд байдаг байх нь байна. Мэдээж өөр улс оронд очсон усан онгоцороо яваагүй үедээ ажлын шугамар эдрэн тэнд зочид буудал хэрэгтэй бол эндээ зочид буудлаа захиална. Эсвэл тэн дээрээс одоо машинаар тосуулах үйлчилгээ газрын тэр одоо ажлын шугамаар очсон улс хоттой хот үзэхтэй илүү програм хэрэгтэй болох юм бол газрын аяллаа бас энэ платформ дээрээс авчих юм бол тэр газрын аяллаа компани үйлчилгээ явуулж байгаа хүмүүс тосоод ингээд өөрсдөө чинь хүссэн тэр үйлчилгээг үзье гэсэн одоо юу гэдгийг те төв тусгалын газруудаар ч аваад явах нь шүү дээ. За ингэж ойлгоно. За тэгэхээр газрын аялал зочид буудал тэгээд далайн аялал гэсэн гурван зүйлийг санал болгодог байх нэ гэд манайхан ингээд ойлгоод авчираа. За зөвхөн далайн аялал биш байх нэ. За тэнгууд далайн аялал гингүүд манайхан бас боддог. Тэгээд усан дээр л яваад ах юм уу одоо баг уйдах юм биш үү юу их вэ гэж. Гэтэл энэ далайн аялал гэдэг маань ерөөсөн улс орныг дамжаад хот тосхотыг үзээд тэгээд аялахын хажуугаар амраад гэдэг нь бол хөлөг онгоцон дээрээ явагдаж байдаг те таны одоо амралт 5
чинь тохирсон, таарсан, хэрэгцээтэй шаардлагатай бүх зүйлийг тэр бүх үйлчилгээг тэр 5 одтой 6 одтой онгоцууд чинь санал болгоод хүмүүс таны ая тухайг хангах гад ажиллаад үйлчлээд байж идэг. Тэр одоо талбар чинь бол усан онгоц маань өөрөө байж байгаа. За тэгээд тэрэн дээрээ нэмээд хот тосготой үзээд улс оронтой танилцаа явах ажиллагаа нь болохоор зэрэг усан онгоцоо тухайн одоо бомбт дээр зогсох үед нь буугаад тухайн хотоо тосготоо юу гэдгийг тэр бомбтыг үзээд тэгээд онгоцоо хөдлөхөөс өмнө эргэж онгоцондоо суугаад дараагийн хот руугаа явдаг. Тэгээд 5 тухайг үнэхээр санал болгодог гэдгийг үнэхээр юу гэж ойлгомоор байна гэхээр та халуун орон дотроо унтаад сэрхэд чинь өөр хотод өөр улсад очичоод идэг гэхээр л надад бүр үнэхээр гайхалтай санагддаг. Яагаад гэвэл бид нар одоо Европ хэдийгээр жижигхэн ч гэсэн бид нар нэг улсаас нэг хотын хоорондоо явах гэж дор хаяжил одоо миний амьдарч байгаа газраас Милан, Италийн Милан ороход 600 км машина бариад авдаг байхгүй юу? За тэгэхээр зэрэг түүнтэй адилхан 6-аас 8 км автобус унаа галт хэрэг явах юм бол бүр удаан ингэж явна. Ингэж явахдаа хэдийгээр та жолоо барихгүй ч илээ гэсэн нэгдүгээр маш өндөр замын зардал. Одоо бензин тос Европ бол одоо хямарсан дэлхийд дахнараа л ер нь хямарсан байна. Тэгээ бензин тос маш өндөр үнэтэй шүү дээ. Одоо зардал дийлдэхэ байцаа. За тэгээд машин бариад явхаар угаасаа машин бариад явж байгаа юм маш их ядардаг хол зам. Дээр нь машин барихгүй байлаа гэж бодоход угаасаа зүгээр нэг ингээд хол замд юмаа чиндавс аваад чирээ явхад хүн нэг юм замын ядаргаа болоо ядарчдаг штэ. Гэтэл ерөөсөө тэр бүх ядаргаа ерөөсөө тань тохиолдохгүй далайн аяллаа үед. Далайн аяллаа үед та 40,000 км газрыг зүгээр л унтаал, босоод, идэж уугаал, дуртай зүйлээ игээл, бүжиглээл, фитнест яваал, гүүгээл, сакс тоглоол, эсвэл усан сэлээл те ингээд хүүхдүүдтэйгээ зугаацаа байж байтал чинь өөр хотод очсон байдаг. Эсвэл унтаад босоод хөрчлэн шүн явдаг. Өдөр бол яг их хотууд хоорондоо их зайтай биш байх юм бол тоо байгаа өстэй байна тий. Хотууд хоорондоо их зайтай биш байх юм бол далай дээр өнжих үедээ өдөр ингээд далай дээр явангаа өнжих тохиолдол бий. Бусдаар бол ерөнхийдөө өдөр хотыг үзчихэд орой яг онгоц хөдлөө дараагийн бомб руугаа гардаг. Тэгэхээр шөнөөр таныг яг унтаад амарч явах хооронд чинь дараагийн хотод чинь таныг яг буухад таныг дараагийн одоо хотоо улсаа үзэхэд чинь зориулаад онгоц яг бомбтон дээрээ дараагийн бомб дээр очисон байхыг зорддог. Ер нь бол ингэж ажилтдаг юм байгаа шүү. За тэгэхээр онгоц маань улс орон дамжаа явдаг байх нэ гэдгийг бол ойлголоо тий. За усан онгоцны аялал дээр хідэн үнэтэй зүйл байдаг. Нэмэлтээр та одоо ингээд эндээс ингээд хоёулаан, гуруулаан гэр бүлээрээ дөрвөлээ хэдүүлээч гэдэг ингээд аялалд гарчлаа гэхэд тийм ээ. Мөнгө төлөөд гарчлаа. Дээр нь усан онгоцон дээр гараа та өөрөөсөө төлөх хэдэн зүйлээ гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Энэ дээр болохоор зэрэг усан онгоц гэдгээ бол бид нар ингэж ойлгоно. Ерөөсөө явдаг нэг багахан хот явж байна гэж л ойлгоход болно. За яагаад гэвэл тэн дээр хүмүүсийн хэрэгцээний тэн дээр ч одоо бид нар л нэг 7-оос 10 хоног аялаад байгаа болохоос хүмүүс ч одоо 3 сар 90 хоног 180 хоног ингээд аялдаг юм. Өчнөө сард бараг жилээр явах гэдэг юм уу яах гэдэг. Тэгж аялдаг хүмүүс ихтэй болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэдгээр хүмүүс тэр усан онгоцон дээр бүх хэрэгцээгээ хангана гэхээр ерөөсөө тэрэн дээр хүний хэрэгцээний бүх юм байж таарах гэдэг байгаа ч тийм. За тэгэхээр одоо тэн дээр чинь ингээд ерөнхийдөө нэм усан онгоц гэхэр манайх нэг юм дайвдж майвцах юм болов ингээд их усан дээр гарчхаар яад юм бол гэдэг ингээд ус их үзээгүй ялангуяа говийн начиг гэдэр хүмүүс бол нэг анхандаа нэг юм төсөөлөлгүй байгаад байдаг. Би бол дотор муугарах юм болов анх гарахтаа бүр кабин авч ирсэн цонх мохгүй юмд орё айгуул ус хараад байвал унтаж чадахгүй гэж магадгүй гэдэр гэх мэттэй. За тэгтэл зүгээр л ийм томоо зочид буудал дотор орсон юм шиг эсвэл нэг онгоцны буудал дотор явж байгаа юм шиг тий том одоо худалдааны төв дотор ч юм уу тий явж байгаа юм шиг л тийм санагдана. Бүр нүсэр том олон давхар тий 20 хэдэн давхар 10 давхраас 23 давхар ийм том одоо барилга байна л гэж төсөөлөхөд тий явдаг барилга байна усан дээр явж байгаа барилга байх нэ. За тэгээд тэрэн дотор ч бүх төрлийн үйлчилгээ бүх төрлийн хүний хэрэглээний бүх юм байгаа. Ялангуяа хэрэглээний юмнаас гадна аялах, амрах, тав тух зугаатай цэнгэлтэй байхад зориулсан л бүх юм байгаа. Тэн дээр стресс төлөх юу ч байхгүй шүү. Хүний хэрэглээний тэгээ тав тух юм бүх юм байгаа. За тэгээ үнэтэй юмнууд руугаа яваад орохоор
хувийн үйлчилгээнүүд үнэтэй ээждэг энэ дээр үсээс суулгах нүүрэндээ эндээ массаж хийх ч юм уу ингээд нэг ийм хүн өөрөө авж байгаа ийм үйлчилгээнүүд бол тэн дээр үйлчлэг үзүүлж байгаа нэмэлтээр мөнгө төлдгөө. За хоёрдугаарт тэн дээр маш олон брендийн нөгөө дэлгүүрүүд чи явж идэг. За тэгээд дэлгүүр хэсгээрээ өөртөө хувцаа мөнгө төлөөд авах нэ энэ бол ойлгомжтой тий. Тэгэхээр карманы мөнгөтэй дэлгүүр орно гэвэл мөнгөө бэлдэж авах нь. За тэн дээр маш том олон улсын хэмжээний өндөр зэрэглэлийн казино явж идэг. За тэгээ казинод ороод азаа үзье би чи одоо юу вэ? Нэг сайхан нэг тоглож моглоодохыг гэвэл тэгэл бас нөгөө карманасаа өөрөө мөнгийг гарганаа. За бас алкогольтой ундаанууд бас үнэтэй байж идэг. За энэ дээр бол бид нар нэмэлтээр өөрийнхөө карманаас мөнгө төлөөд уух юм авдээ шүү. За вайн, вино, юу гэдэг одоо коктейлс тий. За эдгээрийг бас хямдхан авдаг арга бас байгаа. Багцлаад 10 ширхэг тий. Жишээлх юм бол одоо $7-9 л үнэтэй байд юм билээ. Актер үнэтэй биш. Яг нэг 5 отоо стандарт зэрэглэл ямар байдгийг тийм л үнэтэй байдаг. 70 дээр гарчлаа гэдэг актер үнэтэй юм ерөөсөй байхгүй адилхан байдгийг шүү. За тэгээд за $7-9 үнэтэй коктейлсыг би арай хямдхан авъя гэвэл 10 ширхгийг гэдэргсэн багц одоо юу гэдгийг багцл гэж ярина да тий. Багцлаад авч олдог. Тэгэхээр зэрэг нөгөө $7-оор авах байсан ундаануудаа $5 авдаг ч юм уу тий. Гэх мэт ингэж багцлахаараа хямдардаг ийм арга байдаг. За энийг үнээр мөнгөөр авна гэдгийг ойлгоорой. За бас нэг юм сануулхад интернет үнэтэй байсан. Намайг явах болгонд интернет үнэтэй байсан. Би тэгээ энийг бол аягүй сайн хэлж өгчээ гэж боддог болсон. Гэхдээ Монголоос явж байгаа хүмүүс маань eSIM гэдэг юм аваад явчихдаг. Тэгээд болд юм интернетийг дахиж худалдаж авах шаардлагагүй байсан гэж манай Монголоос явдаг аялагч нар бол ярьдаг. За тэгэхээр бас өөр арга байдаг байх нэ гэдээ ойлгочих. Ерөнхийдөө интернетээ бэлдэж явахгүй бол үнэтэй байдаг шүү. За тэгвэл тухайн аяллийн компани дээр за би энэ дээр нэг төр зогсоод энэ нөгөө аяллийн компани дээр ийм юм байдаг. Одоо ямар онгоцон дээр ямар компани ямар онгоцоор аялж байгаас хамаараа тухайн онгоцон дээр нөгөө аппликейшн тэр олон одоо 3,000-аас 4,000 хүнийг зохион байгуулалттай нэг дор хоолн дээр бүгдээрээ бужигнаад очрлоод стресс үүсчихгүй тий. Тэгээд тоглолтын дээр оворлдчихгүй тэр одоо олон мянган хүнийг зохион байгуулалтанд ямар ч стрессгүй тав тухтаагаар зохион байгуулалтанд оруулна гэдэг бол асар том тийм баг ардны ажиллаж байгаа. Дээр нь тэр техникийн маш том тэр аппликейшн гоё зөв ажилтдаг учраас тэгдэг. Тэгээд тухайн онгоцон дээр гарчингууд хүн болгоны утсан дээр ап татаад өчтдөг байхгүй. Тэгээл тэр ап дээрээ юу болох гэж байгаа, хаана юу болох гэж байгаа, хэдэн цагаас маргааш өглөөний 8-аас одоо 6 цагаас эхлээ оройны шөнийн 2 цаг бүжиг диско танц гэдэг дуусах хүртлээр юу явагдахын гэдэг бүх хуваар тэр аппликейшн дээр чи явагдчихдаг болохоор хүмүүс өөрсдөө тэр юмаа хараад ингээд би өнөөдөр ийм юмд н орно, хот дээр буухгүй, усан цэлэн энэ дээр тоглолт үзэн, театрт орно гэх ингээд бүгдөө зохион байгуулаад байждаг байна. За энэ аппликейшн ажилдаг интернет бол тусдаа тэр усан онгоцон дээр өөрийнх нь Wi-Fi-гаар ажиллаж идэг байна. За бид нар ингээ усан онгоцон дээр гарангуудаа нөгөө нэг Facebook руугаа ормоор санагдаад, лайв хиймээр, стор хиймээр санагдаад, рилээ хиймээр санагдаад гэтэл тэр юуны усан онгоцны Wi-Fi тим юм хийж болдгоо таалттай байдаг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нэмэлт интернет авах болоод байдаг. Тэгэхээр Facebook дураараа ингээд 7 хоногийн турш хэрэглээ хэд хоногийн турш байдгийн аялах хугацаанд интернет хэрэглээ гэвэл бүхэл багцаар нь миний хувьд л нэг 70 хэдэн $70-аар өдөр аваад исэн. За тэгэхээр тэрийг урьдчилан төлөвлөх нь биш үү манайхаа. За өдрийн интернет гэж бас байгаа. Хаяа нэг интернетд орчихё гэх юм бол өдрийн интернет худалдаж аваад бас хэрэглэж болдог. За ингээд үнэтэй зүйлийн тухайд бол ийм байна. За үнэгүй бас зүйлсүүд дээр нь бид нар тэргүү ингээд нөгөө аялын үнэнд маань багтсан юмнуудыг тухай ярьж байгаа. Гэхдээ хүмүүс маань бас ихэвчлэн л аялал гэсэн мөртлөө дээр нь бид нар чинь ингээл хоол ундаас гэсүүлээ зам зард гэл юмнуудаа төлөөл идэг шүү дээ. Тэгтэл энэ дээр үнэхээр дотор нь аяллыг маань анх төлсөн үнэнд багтсан юмнууд бол үнэхээр их үн цэнтэй, үнэхээр их мөнгө, цаг, нэрв, стресстэй, ачаалал зориулагддаг мөртлөөсөө бид нар ингээд төсөөлөгчгүй ингээд хэрглэж байгаа нэг зүйлүүд байгаа. Энэ бол хот улс хоорондын зардалууд.
Энэ хооронд чинь хэрвээ машин тэрэг нисэх онгоц гэж явж байгаа юм бол одоо бид нар ямар их мөнгөөр хоёр улсын хооронд нисэн буугаад явна гэж бодох юм бол бид нар угаасаа ямар ч боломжгүй их мөнгө орно. Гэтэл бид нар үнэхээр унтаад босоход л тэр хүсэж байгаа тэр маршрутынхаа дагуу улстай очиж идэг. Энийг бол би маш их өндрөөр үнэлдэг. Яагаад энийг онцгойлон үнэлдэг вэ гэхээр өөрөө ингээд хотуудын хооронд унаа тэрэг ингээл автобус унаа гээл те машин тэрэг барайл ингээл явж идэг хүний хувьд маш их үнэтэй болсон байхгүй да бензин тос. Тэгэхэд бид нар ингээл зүгээр 7 улсын 5 юу гэдэг лээ 5 улсын 7 хотоор явна гэж тэгэхэд чинь одоо 7 хоног дотор эсвэл 10 хоног дотор ийм олон улсыг үзээд ийм олон хотоор явчихна гэхээр ерөөсөө төсөөлхийн арга байгаа сте тий. Тэгэхээр энэ дээр энэ бүгд маань үнэгүй ингээд хийгддэг. Энийг бид бүр онцгойлон дурдмаар байдаг. Энэ замын зардал гэдэг зүйлийг. За тэгээд тэр усан онгоцон дээр хүүхэд асрах үйлчилгээ гэдэг зүйл бас үнэгүй ээждэг. Насан тохирсон хүүхдийг саатуулах юм газартай мэрэгжлийн багш нар сургууль хүмүүжүүлэгч нар тэн дээр ажиллаад таны хүүхдийг харж хандаад байж идэг. Та өдөр усан онгоцноос буугаад хоттой танилцахаар явлаа гэхэд хүүхдийг чи аваад үлдэж олно. Эсвэл орой хоёулахна оройн зоогондоо орохоор хүүхдүүдээ тусдаа хоолыг нэдүүлчихэд тэр саатуулах газар үлдээмэрх юм бол бас болно. Тэгэх мэт ингээд таны амралтын туршид хүүхдийг чи асарч хардгаа. Үн төлбөргүй. За дараагийнх нь биеийн тамир, спорт, бүжиг, танц, иймэрхүү чөлөөт арга хэмжээ актив үйл ажиллагаануудад зориулсан танхим, багш, тэгээд заавар зөвлөгөө өгдөг. Энэ бүх тэгээд тэрний нөгөө нэг төхөөрөмжүүд те фитнес клубээс өсвөлээд энэ бүх юмнууд тэгээд сакс тоглох бол саксны бөмбөг гэдэг одоо ингээд бүх төхөөрөмж бүх заах багш нар чинь бас танд үнэгүй энэ аялын хугацаанд үйлчлээ байж байгаа. За дараагийнх нь үнэгүй юм нь үзвэр үйлчилгээ, шоу арга хэмжээ. За тэгэл лайв хөгжимтэй концерт байна уу, тэгэл акробат, тэр театр, циркийн үзүүлбэр тэгэл бүх төрлийн таныг одоо уйд авахгүй байхын тулд энэ дэр чинь хичнээн төрлийн entertainment үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Бродвей театрч байж ах шиг жишээтэй тий. Тэгэхээр ийм их үйлчилгээнүүд за тэгээд энэ үзвэр үйлчилгээ гэдэг дээр бол бид нар үнэхээр энэ бол маш өндөр үнэтэй болсон бас нэг зүйл шүү. Одоо актер айтаахан ингээд нэг юм үзчихээ дор хаяж нэг хүний $100 штэ. Бид нар чинь тэгэхэд үнэгүй оройд өдөртөө хэдэн төрлийн юмыг үнэгүй үзэл явж идэг. За тэгээ энийгээ хэлж байгаа. За тэгээд дараагийнх нь үнэгүй зүйл нь бидний маш их мөнгө зориулж байгаа сүүлийн үед бас маш өндөр үнэтэй болчихсон эдийн засгийн хямралтайгаа дагалдаад бидний хоол. За тэгээ хоол бол одоо асар их үнэтэй маш их мөнгө бид нар харамлж чадахгүй хэмнэж чадахгүй үржээдэг зүйл бол бид нар хоолнд бол мөнгөийг тэгж их үржээдэг тий. Хоолнд бид нар цаг үржээдэг, мөнгө үржээдэг. Хамгийн их бидний олсон бүх юмыг өгөө ижэдэг юм жаа ч тийм ер нь бол тий. Тэгэхээр энэ хоолндоо бид нар аяллахаа туршид мөнгө зардаггүй. За тэгээд юу ямар төрлийн хоол юу идмээр байгаа юм цагаан хоол идмээр байгаа юм уу ногоон хоол юм уу мах биш юм уу загас юм уу дахиад гахаа идэх юм уу тэгээд дураараа бүх юм өөрөө сонгоод иднэ одоо үнэхээр юу идэх хүсэлтэй байгаа юм бүх юм бүх одоо хүмүүсийн хэрэглээг хангах тэр хоолунд тэгтээ зүгээр л нэг юм олон хүмүүс зориулаа хутгаа тавьсан хоолны тухай яриаггүй шүү. Энэ дээр дандаа 5 6 одоо хэдэн онгоцоор явж байгаа тэр стандарт зэрэглэлийн тим галтгоо явж байгаа. Дээр нь Мичлений 3-аас 6 хоттой тогоошнор хоолны нэгэ явж идэм байл. Тэр рестораныг хариуцаа явж идэг. Тэр галтгоог. Тэгээ бүр энэ дээр би 2 онгоцон дээр миний аялсан аяллуудын нэг 2 дээр нь би яг бүр онцгойлон тэр тогооч нарын мэдээллийг харж байсан. Тэгэхэд бүр маш өндөр тийм одтой тогооч нар явж идэм байлээ шүү. За тэгээд та нарыг угаасаа оройн зоогонд ороход чинь Мичлений тэдэн одтой ийм тогооч танд одоо ингээд өнөөдрийн оройн зоогоор үйлчлэх гэж байна гэд таны тэр мэдээллийг чинь таблетэн дээр одоо аппликейшн дээр чинь тэр мэдээлэл болж бас орж ирдгээ. Юмнуудаа ингээ үнэл цэгнээд анхаарад те ингээ явах юм бол үнэхээр ямар гоё өндөр зэрэглэлийн юм үйлчлэгийг аваад ямар өндөр зэрэглэлийн хүн болоод те бас тэгээ хүмүүсээр ноёнтон хатагтай леди, джентльмен, мадам гэд ингээд дуудуулаад ингээд явдаг. За энэ бол үнэхээр хүмүүсийн бас те мэдрэх ёстой тэр сайхан өндөр зэрэглэлтэй үйлчилгээ гэдэг чинь ийм байдаг байх нь штэ гэдэг тэр сайхан мэдрэмж бол их чухал
санагдчихсэн. За тэгээ манай монголчуудын хувьд их гоё гоодох дуртай, гоё хувцас өмсөх дуртай ард түмэн. Гэтэл өмсөх улирал нь маш цөөхөн, өмсөх газар нь бас их биш. Нэг шинэ жилээрээ л нөгөө нэг актер гоё палажуудаа өмсөн. Тэгэл мартар өмс тийм юм ингээл одоо дуусчдаг тий. Гэтэл усан осон дээр та ястэ нөгөө гоё хувцснуудаа өмсөх газар олдохгүй байсан бүх хувцас аваа яваарай. Тэгээд оройн зоогонд орох болгондоо тэр гоё хувцастайгаа оройн зоогийг бол дандаа гоё хүндэтгэлийн коктейлс палаж ч юм уу эсвэл тэр гоё том урт форматтай дээрээсүүдээ тэр гоё хувцас өмсөж оройн зоогонд ордог. За тэгээд энэ өөрийгөө гэдэг гоё мэдэрч сайхан хоол нүдэрээ харж үнэрлэж амталж хүнээр үйлчлүүлж тэгээд гоё хувцас өмсөж оройн зоогонд өндөр зэрэгтэй оройн зоогонд орох марах гэдэг энэ зүйлүүдийг бол аяллахаа явцад та бүгдийг хийгээд ингээд буунаа гэдгийг хэлмээр байна. За ингээ үнгүй зүйлийн хувьд бол ийм. За тэгэхээр энэ бол хангалттай их зүйлийг бид нар маш бага зардлаар ингээд бүгдийг нэг дороос богинохон хугацаанд энэ ийм их зүйлийг үзэж харж мэдэж танилцж мэдэрч ингэж буудаг. Тэгэхээр үн цэнийн хувьд бол альва юмд чинь зүгээр мөнгөөр тоологдохгүй мөртлөөсөн тийм их үн цэн агуулгадчихэдэг штэ. Далайн аялал дээр бол яг тийм байж байгаа. Биднийг үнэхээр тэр хооронд алжаалыг тайраад оюуны хэрэгцээ, биеийн алжаал болон оюуны бидний энэ ядаргаа алжаалыг бүгдийг нь тайлаад буулгадаг аялал бол далайн аялал байдаг. Тэгэхээс биш бусад аяллууд чиг ингээд одоо нэг юм чирээл нэг тийшээ яваал юм зөөгөөл тэ нэг аялаад байгаа юм шиг тэгснэ өөртөө ингээд бөө стресстэй ажиллаад байгаа юм шиг дээр нэмээд гэр бүлийнхээ хүмүүсээ өнөөдөр юу идэх юм болоо одоо эдрийг өлсгөхгүй юмсан бас тэгээд хэмнчмээр байдаг нэг хямдхан мэдүүлчмээр байдаг тэрэн тэгсэн чинь хүүхдүүдэд таарахгүй гэх мэт ингээл стендер айгүй их олон юм эмгтэй хүмүүсийн ялангуяа аялын явцад гэр бүлээрээ явж явах үе толгой дээр нь бэждэг ш нуруунд дээр үүрээстэй эдрийг одоо яавал уйдуулахгүй байх вэ юугаар өнөөдөр тоглуулчих уу юу идүүлчих үү гэл ингээ те гэтэл энэ бүх ачаагч нь усан онгоц авчдаг болохоор энэ дээр бүр нөгөө тэрийг хажаа үрдэг эмгтээчүүд маань бүр амар тэд нар дуртай юмаа өөрсдөө идээ явж гэн дуртай юмаа хийгээ явж гэн та бас өөрийнхөө дуртай юмаа хийхин цагч нь гарч ирдэг шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд презентац руугаа оръё. За аялын тухайд бол ийм зүйлийг ерөнхий ингээд нөгөө нэг ойлголт болгоод та нар маань ингээд авчихтай усан онгоц гэдэг маань ийм л сайхан тав тухайг олгодог гэд байх нэ гэд ойлгочих. За тэгээд яаж би энэ дээр гишүүн болох вэ гэдэг асуулт руугаа оръё. За энэ дээр болохоор зэрэг бид нар 3 төрлийн гишүүнчлэл үүсгэдэг. 3 төрлийн хуримтлалын одоо хэлбэр байдаг. Окей. За тэгээд ингэдэг хүмүүс бас ингэж асуудаг шүү дээ. Би одоо ингээд мөнгө төлөөлээд энэ чинь гэтэл ингээд би одоо аялж маялж чадахгүй байжгаад энэ компани нь тэгээд ер нь юм найдвартай юм хэцүүл болоод байна те. Энэ компани чинь дампуурчвал би одоо мөнгө төгрөгөө алдчих вэ гэдэг бас хүмүүст айдас байдаг. Энэ асуулт бол бас хаяа орж ирж байдаг л асуулт те. Тэгэхээр энэ дээр бас хэлээд өгчээ энэ далимд. Хэрвээ энэ компанид одоо санхүүгийн өндөрлөлд орох юм бол дампуурлаа зарлах юм бол те ингээд муу юм тохиолдлоо гэж үзэх юм бол энэ одоо бидний төлж байгаа ингээд хадгалаад байгаа энэ $100 маань одоо Trust My Travel гэдэг ийм олон улсын Английн шиг санагдаж байна. Даатгалын компаниар даатгастай байждаг. Тэгэхээр таны мөнгө хэрвээ одоо аялаагүй та одоо дансандаа хичнээн төгрөг ингээд хуримтлуулсан байдгийн тэр мөнгөийг чинь одоо муу юм тохиолдоход энэ компани 100% буцаа олгох нь шүү дээ. Тэгэхээр ийм одоо даатгалтай баталгаа олгодог байх нэ гэж ойлгоорой. За энэ дээр энэ хариулт маш чухал гэж бодож байна. За тэгэнгүүт бид нар 3 төрлийн хуримтлал хийдгээ. За эхний хуримтлал болохоор зэрэг за томоос нь ингээд эхэлчихье. За хамгийн одоо боломжтой бизнес хийдэг хүмүүс зориулсан гэх юм уу эсвэл том гэр бүл олуулаа олон хүүхэдтэй олуулаа гэр бүл тэгээ яарч байгаа хурдан аялье гэж бодож байгаа. Одоо мөнгөө өсгөх гэж ингээд зөндөө удахны хурдан аялмаар байна гэж байгаа ийм хүмүүс бол шууд энэ премиум гишүүн болдог. За премиум нь болохоор $250 сар болгон хуримтлалынхаа данс руу хаан багныхаа одоо данснаас татуулаад яваад байна. За энэ маань гишүүнчлэлийн нөгөө шагналын оноогоороо шууд даблд. Тэгэхээр та 250-ыг хийх болгондоо 500 болгож аваад байна гэсэн үг.
Ер нь бол. За хамгийн анх гишүүнчлээ үүсгэж идэвхжүүлэхийн тулд болохоор 250-ыг илүү төлдөг. Эхлээд 500 гэсэн үг байна шүү дээ. Гэтэл таны тэр эхний илүү төлсөн 250 ч хүртэл шагналын оноо болоод таны нөгөө хуримтлалын данс руу чинь 800 болоод ороод ирдэг. Та 500 гэхлээр төлөгч 800 болж орж ирнэ. Окей. За тэгээд дараа сараасаа эхлээд 30 хоног тутам нэг удаа нөгөө яг хуваартай хугацаанд татагдаа явдаг байхгүй юу? За тэгэхээр зэрэг 250 маань 250-га дараа сарда татуулна, тэр нь 500 болоод тэгэхээр энэ бол маш хурдтай мөнгө маань өсөж тэгээд маш хурдан аялах энэ бас цаанаасаа эрхтэй ийм гишүүншлэг юм байна. Тийм одоо бүхий л өндөр зэрэглэлийн аяллуудыг жилдээ хичнээн чулаа хийж болно, хязгааргүй хийж болно гэдэр гэсэн ийм илүү одоо эрх бүхий байхгүй юу, өндөр мөнгө төлж байгаа учраас тий боломж нь бас өндрөө гэсэн. За тэгэхээр сар бүр хугацаанда төлбөрөө төлөөл хугацаанда гэдэг үг ямар учиртай вэ гэхээр манайхан төлбөр төлөх хугацаа маань өнөөдөр байлаа гэж бодоход яг 5 хоногийн дотор миний төлбөр татагдах ёстой эсвэл татагдаагүй ямар нэгэн техникийн асуудал үүссэн байх юм бол та өөрөө ингээ гараараа одоо явж платформ руугаа өөрөө дэшборд руу ороод төлнө гэсэн үг. Окей. За тэгэхээр зэрэг 5 хоног дотор төлөгдөөгүй үед яадаг юм бэ гэхээр $250 чинь хэвээрээ даблдахгүй орчтой. Тэгэхээр манайхан хугацаанда гэдэг нь энэ 5 хоногийн хугацаа байдгийг шүү. За 5 хоног дотор нөгөө картуудаа ингээ сайхан манайхан ч холовчдөг. Тэгээ холовцсон тохиолдолд бол автоматар ингээд нөгөө хүн татагдаал даблдаал ороо явж идэг, тэр нь санаа зовоод байх юм байхгүй. Тэгтээ өөрөө бас давхар юмыг ажимдгүй хянаж явах хэрэгтэй. Ямар тохиолдолд татагдаагүй байх боломжтой вэ гэхээр таны дансанд чинь хангалттай мөнгө чинь байхгүй байгаа тохиолдолд эсвэл техникийн ямар нэгэн саад гарсан байж болно шүү дээ, аппликейшн дээр ч юм уу банкн дээр тий. Тэгээ энэ асуудлаас болж татагдахгүй байх боломжтой учраас хянан шалгаж яваарай гэсэн үг ээ. За ингээд энэ одоо гишүүнчлэл бол хамгийн одоо өндөр гишүүнчлэл байх нэ. Манайхан бол сүүлийн үед бол маш их премиумаар орж ирдэг болсон. Яагаад гэвэл хурдан аялмаар байна. Ингээд удмааргүй байна тий. Тэгсэн мөртлөө бас олуулаа явмаар байна гэтэр гэсэн хүмүүс бол энэ гишүүнчлэлээр орж ирдэг. Анги хамт олноороо найз нөхдөөрөө ах дүүгээрээ гэр бүлээрээ энэ төр олуулаа явах үед бол энэ аяллаа давуу тал бол маш их өндөр болж байгаа юм. Окей. За дараагийн аяллаа хэлбэр нь болохоор классик буюу одоо бидний энэ компани дээр ерөөсөө энэ л хуримтлал байдаг байсан баггүй. Тэгээ нөгөө хоёр нь нэмж орж ирсэн. Тэгэхээр энэ классик гишүүн бол сар болгон 100-г хадгалаад 200 болгоод явдаг энэ хадгаламж. Тэгээд эхэлж идэвхжүүлэхдээ $200 орно. За тэгээд идэвхжүүлсэний дараа 350 болоод шагналын оноон дээр чинь нөгөө 200 ч орчин. Тэгэл дараа сараасаа зөвхөн 100-га төлөөл 200 болгоод ингээ явдаг. Ийм хуримтлал байгаа. За insider pricing-ийн үнээр бол жил 5 удаа аялах ийм эрхтэй. Юу нь болохоор премиум болохоор хязгааргүй аялах хэрэгтэй гэдээ бид түрүүсэн тий. За тэгвэл ойлгомжтой болж байгаа тий. Одоо тэгвэл 3 дахь аялал нь одоо юу болохоор загвар нь болохоор вариант нь гэх юм уу. Тэгээд сонголт нь болохоор стартер буюу хамгийн бага багцаар эхлэх багц тий. За энэ дээр бол сардаа эхний сардаа ч гэсэн та $50 орно. За энэ хүмүүс бол энэ дээр бол яг нь ерөнхийдөө би ингээд аялмаар байна, эхэлмээр байна. Гэхдээ яг ингээд одоо хангалттай тийм өндөр хуримтлалаар эхэлж чадахгүй байгаа. Тэгвэл би ямар ч байсан гишүүншилтэй болоод ядаж явжээ гэсэн ийм хүмүүс бол энэгээрээ эхэлчихэж байгаа юм. За энэгээр эхлэхдээ 50-аар эхэлчихнэ. Таны гишүүнчлэлээр орж ирж байгаагийн чинь компани шагнаад эхний сард шууд танд 100 оноо өгчин заяа. Эхний сард 100 оноо өгчин. За тэгээд дараа сард нөгөө 50-га дахиад төлөх боловч нөгөө бусад хуримтлал шиг даблдахгүй яах нь таны 50-50-аараа л ороод байна. За ингэж 50-аараа орж явжгаад 4 сарын дараа танд 100 руу шилжих эрх нь нээгддэг. Хэрвээ ашиглах юм бол та дахин $100 одоо нөгөө анх бол идэвхжүүлэхэд 100-аар орж исэн хүмүүс чинь 100 илүү төлөөд орж исэн бол энэ дээр 100-га төлөхгүйгээр шууд зүгээр л нөгөө 100-гийн классик руу шилжих эрх нь 4 сарын дараа нээгддэг шүү. За ингээд ямар ч байсан эхлээ явжээ. Тэгээд сайжруулъя. Тэгээ хуримтлалаа сайжруулъя гэсэн хүмүүст зориулсан ийм бас багц байдаг шүү. За ийм 3 төрлөөр одоо цаг тухайд нь 4 сар дараалан төлчих юм бол
классик руугаа шилжнэ гэж байна те. Тэгэхээр энэ хоорондоо нэг сардаа эдэр 50-га төлөхгүй эдэр алгассан байж болохгүй нахна шүү дээ те. За тэгээд сар бүр $50 цуглуулж явж байгаад 4 дахь сараасаа өөрчилж олно. Эсвэл энэ 50-гаа л хийгээл хадгалаад ямар ч байсан хадгаламжгүйгаас дээр тэ ямар ч хэлсэн гэсэн $50 өөрийнхөө хаан банкны дансанд байсан бол хоол унд аваад идээд нэг мэдгээд алга болцсон л байгаа шүү дээ. Гэтэл таны энэ хадгаламжийн $50 чи ямар ч л байсан гэсэн таны хизээ нэгэн цагт аялахт чинь хэрэг болохоор байж л байгаа болохоор хадгаламжгүйгаас дээр тэгтээ нөгөө хоёр хадгаламжаа одох юм бол даблддаггүй арай тийм сул нөхцөл байдалтай ийм хадгаламж байж болох нь байна те хуримтлал байж. За ингээ 3 төрлийн түншийнхээ одоо түнш гинэ юу лээ? Гишүүнийхээ хуримт юуг сонгочихно. За энэ дээр нэмээд манайхан бас ингэж болдог. Түнш болж болдог. За түншийг бол энэ хуримтлалгүйгээр түнш бас байж болдог. Зөвхөн түнш хүн болж болно. Аялахдаа оноо цуглуулахгүйгээр би зөвхөн хүмүүсийг ингээд энэ бизнесийн платформ руу ураад мөнгө олъё. Дээр нь одоо бизнес хийя гэж байна шүү дээ. Тэдгээр хүмүүс маань шууд гишүүн болох бас боломжтой байна шүү дээ. За гишүүн болно гэдэг нь $95 байдаг. Та өөрсдөө хуримтлан 50-аар үүсгэн үү, 100-аар үүсгэн үү, 250-аар үүсгэн үү тэр нь одоо үл хамааран $95 та нэмэлтээр төлсөн байх юм бол энэ компани танд энэ компанийнхаа одоо нэр лого одоо энэ бүгдийг ашиглаад энэ маркетингийг ашиглаад таныг хүн бүртгэх бусдад энэ маркетингийн тухай ярих, энэ компани аялын тухай ярих тэр одоо эрхийг олгож ийн гэсэн үг. Одоо франчайз эрх, дистрибьютор эрх гэж байдаг шүү дээ. Тэгэхээр тэр эрхийг бид нар 95-аар 6 сар тутам одоо авч сунгаж явдаг. За тэгээд дараагийн сар 6 сараас би өрөөсөө бизнес хийхгүй гэх юм бол тэгээд дараагийн 6 сартаа 95-аа төлөхөө болоод та энгийн гишүүн болж болно. Эсвэл би өрөөсөө дан түншээр нь ажиллаж би энэ дээр бүр өөрийн гэсэн бизнесээ босгоё гэх юм бол тэгээд 6 сар тутам 95-аа төлөөл бизнесээ хийгээл мөнгөө энэ дээрээсээ бас олоод нэмэлтээр өнгөө аялдаг гишүүн болоод явах энэ болон цаашаагаа хөгжих боломж нь бол нээлттэй. Цаашаагаа хөгжих боломж ерөөсөө түнш болсон тохиолдолд илүү их байгаа. За аялагч гишүүний хувьд бол би ерөөсөө хүн амьтанд хэлэхгүй. Гэхдээ аяльяад гэж байгаа хүн байгаад байгаа шүү дээ. Гэтэл би одоо ингээд бас ингээд аялж байгаа ч гэсэн би найзуудтайгаа аялмаар байна. Ах トゥ уутайгаа аялмаар байна. Гэр бүлийн гоё аялал хиймээр байна. Хань ижилтэйгээ аялмаар байна. Ингээд олон төрлийн аялал хиймээр байна. Тэгэхээр тэр хүмүүст бас хэлмээр болоод байна шүү дээ тий. Ганцаараа л ингээл гоё бүх юмныг ганцаараа л би ингээд яана гэдэг хүмүүс чинь бас их тусдаа шүү дээ тий. Тэгэхээр ихэнх хүмүүс би ерөөсөө түншээр ажиллая л гэдэг. Түншээр нь орё. Тэгэхээр түншээр орох гэж байгаа хүмүүс саяны 3 хуримтлал дээрээ 95-ыг нэмж төлнө гэсэн үг. За 95-ыг заавал нэг дор эхэлж явах үедээ төлөх бас албагүй. Та шийдвэрээ гаргаад 5 хүнээ бэлдээд за эхний ээлжинд би 5 хүн гэдэг нэг юм яриад өгчий богинохоо. За 5 хүн гэдэг нь таны линкээр орсон нийт гишүүдийн хуримтлалын оноо гэдэг нь таны тэр долларыг ярьж байгаа шүү. За нэг оноо $1 гэж ойлгочаарай. За тэгэхээр тэр нийт оноо $500 байх юм бол өөрөөр хэлбэл та 250-ийн нөгөө түрүүний премиум гэдэг хүнийг хоёрыг оруулчих юм бол бас л 500 шүү дээ тий. Гэтэл нэг премиум 250 дээр нь 3 ширхэг 100 байх юм бол бас л 500. Эсвэл одоо стартер 50-ийн нэг 2 хүн 100 тэгэл дээр нь 2 100-ийн нэг 250 гээд холимог байсан ч болно. Яаж ч байж болно 500 оноо таны линкээр хүмүүс таны одоо оруулсан хүмүүсээс сардаа бүрдчихэл юм бол та өөрөөхөө нөгөө нэг төлж байгаа хуримтлалаасаа 100-ыг нь асуулцдаг байхгүй. Тэгсэн мөртлөө таны хуримтлал дээр орж ирэхдээ 100 биш 200 гэж орж ирдэг. Тэгэхээр ингэж ойлгоорой байна. 250-аар өөрөө хуримтлалтай хүн байх юм бол компани таны мөнгөний 100-ыг төлчихнэ шүү дээ. 100-ын төлөө 200 болгоод танд өгч чинь. Тэгэнгүүт та зөвхөн өөрөө 150-ыг төлөөл 500 болгоо яваад байна л гэсэн. $150 танаас гарч байгаа боловч таны аялын хуримтлал дээр 500 болно гэдгээ боддоо. Энэ бол гайхалтай байгаа зү. За тэгээд 100-аар сар болгоо хуримтлалаа үүсгэж байгаа хүн бол яг 100-аа өөрөө төлөхгүй. Тэрийг компани чинь 200 болгоод таны хуримтлал дээр чинь нэг л мэдхэд ингээл 200 200-аараа өсөөр зөндөө болцсон байна. Та юу хийсэн бэ гэхээр би багтаан $500
оноотой хүн учраас л гэсэн энэ ажлыг хийсэн учраас компани таныг шагнаад байна шүү дээ. За ингэж явдаг. За тийм учраас 95-ыгаа төлж байгаа хүмүүс бизнесийн боломжийг ашиглаад маш хурдтайгаар тэр ихний өөрийгөө чөлөөлөх зүйлийг хийх хэрэгтэй. Энэ бол бидний түншийн 95-ыг төлснийхөө төлөө хийх ёстой эхний зайлшгүй хийх ёстой хойшин тавихгүй хийх ёстой ажил бол та яг гэж 95-ыг төлсөн юм. Та зориг болгоод байгаа ёстой, ажил болгох гээд байгаа ёстой тий. Тэгэхээр энэний чинь ажил болгосны чинь одоо үр дүн нь сар болгон таны карманаас $100 гарахгүй байх нь ш. Тэгээд яах вэ гэхээр $100 сар болгон гарахгүй тэгсэн мөртлөө таны хуримтлал 200-аар сар болгон өсөж яв. Тэгээд түүрээ аялна гэхэр чинь та үнгүй аялах гэдэг байгаа үстэй. Таны тэр хуримтлал цуглуулсан мөнгийг та өөрөө төлөөгүй компани төлөөд байгаа өгөөд байгаа мөнгө байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ ихний зорилго болно. За тэгээд бизнес гэдэг ингээд задлаа ярих юм бол зөндөө ингээд оноо моноо цол хэрэгэм шатлал ахин гэл ингээд тэрнийхэн дагаад маш олон одоо бонус одоо мөнгөн ийм урамшууллууд, аялын урамшууллууд, маш олон ийм уралдаанууд эдгээр ингээд компаниас явуулж яадаг учраас энэ бол мэдээж тусдаа ингээд сургалт болж бизнесийн сонирхсон 95-аа төлсөн түншээр орж ирсэн хүмүүстээ зориулагдсан тусгай сургалт явдаг. Компаниас 7 хоногийн баг 3 өдөр компаниас бүсэд зориулсан хэл дээр нь орчуулгатай сургалтууд явж идэг. За Монголын маань одоо лидерүүдээс Монголын Cruise-ийн одоо баг хамт олноос зориулсан энэ зохион байгуулалттай өдөр болгон ядаж нэг хүн нь ингээд одоо монгол хэл дээрээ шинэ хүмүүстэй зориулаа мэдээлэл түгээжээ гэдэг ингээ бас зохион байгуулалт явж идэг. Өнөөдрийн энэ хагасан өдрийн сургалт бас Монголын маань багийн зохион байгуулалтын дор явагдаж байгаа нийт аялал сонирхчдод зориулсан сургалт байгаа тийм. Тэгэхээр гэх мэт ингэж өдөр болгон сургалт явж идэг. Тэгэхээр мэдээллээр сургалтаар хангагдаад одоо хоцорчихгүй ингээ явах боломж нь бол одоо энэ компани дээр бол бүрэн дүрэн байж идэг. Тэгээд түнш болсон гишүүдэд зориулаа би түрүү нөгөө сухас дурдсан те компани ерөнхийлөгч нь хувийн хөгжлийн багш ментор хүн байдгаа гэж хэлсэн. Тэр хүний өөрийнх нь хувийн хөгжлийн маш гоё одоо сургалтууд энэ түнш болсон гишүүдэд үн төлбөргүй нээлттэй одоо гадуур ингээ маш өндөр үнээр зарагдаад байгаа тэр хувийн хөгжлийн сургалтууд чи энэ дээр үнгүй ээждэг. Тэгээд тухайн хичээлээ монгол хэл дээрээ аваад тестээ өгөө, шалгалтаа өгөөд Майкл хайчсны өөрийнх нь гарын үсгтээ сертификатыг аваад тийм өндөр хэмжээний хувийн хөгжлийн сургалт авчихсан хүн болж та тийм лидер манлайлагч болж хувирдаг. Тэгэхээр зэрэг баг яаж үүсгэхийн харилцааны соёл хүмүүст яаж мэдээллийг хүргэдгийг ярьж илтгэж яаж сурахын те ингээд одоо хүнд одоо хамгийн эхний анхны хэдэн секундын сэтгэгдэл яаж үлдээдгийг ингээл бүх тэр харилцааны хувь хүний хөгжлийн тэм бүгэл бүтэн тийм том сэдвтэй сургалт танд үнгүй очдог гэж бат та. За тэгээ иймэрхүү давуу талууд бол түн шиг сонгож байгаа хүмүүст бол байдгийг шүү гэдгийг би энэ дээр одоо хэлж өгье. За тэгээд түн шиг сонгох гэж байгаа 6 сар тутамдаа ингээд юугаас сонгоо явдаг гэж хэлсэн тий. За тэгээ энэ хүртэл миний мэдээлэл бол ингээд одоо дуусч байна. За манайханаас ингээд асуулт өнтер байх юм бол би нэг хідэн асуултыг авъя. Би одоо нөгөө дараа яг нэг цагийн зайтай дараагийн маань сургалт эхэлж байгаа учраас эндээс цаашаага урт явах боломжгүй байгаа. За урт явах юм угаасаа байхгүй. Зүгээр түнш болно гэдэр гэх юм бол манайхаа тусгай түншийн сургалт руугаа түншийн статустай болоод ороод ирсэн хүмүүст хангалттай их бизнесийн сургалтууд, маркетингийн сургалтууд явж байгаа. Тэрийгээ тусгайлан заалгадаг байх нэ гэж ойлгоорой. За баг дээрээ. За тэгээд илүү ихийг мэдхийг хүсэж байгаа хүмүүс манайхан бол миний өгсөн мэдээлэл хангалттай биш. Дахиад асуухаар олон юмнууд эдэр байгаад байх юм бол эргэлзээ тэнгэлзээ байх юм бол өөрсдий чинь урьсан нэг хүмүүс байгаа. Тухайн энэ Zoom руу урьж оруулсан линк өгөөд урьсан хүмүүстэйгээ холбогдоод тэгээд илүү мэдээлэл аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг. За тэгээд цөөхөн тооны асуулт аваад тэгээд юугаа өндөрлөё.